Төгөлдөр хуураас гарах хавь 400-ээс давтамжтай 80 см долгионы урттай байв. Долгионы тархах хурдыг олооч гэсэн байна. Дээрээс будаа идэг бүгдээрээ яаж олох вэ гэхээр энэ хоёрын үр журээр олж болох нь байна. Давтамжийг нь 400 гэдэг өгчихсөн. Харин долгионы уртыг 80 см буюу 0.8 м гэдэг өгчихсөн байна. Ингээд уст чинь 320 м/сек. 30 дугаар бодлогыг бодъё. Дээшлүүлж яагаад 30 дээр графикт материал цэгийн шилжилт хугацаанаас хэрхэн хамаарахыг үзүүлсэн байна. Долгионы тарах хурд 50 см/сек байсан бол долгионы далайцыг бол. За долгионы далайц нь энийг илэрхийлнэ. Энэний хамгийн их утга нь ерөөсөө энд харьяалагдах энэ утга. Тэр нь хэд вэ? 4 байна. 4 см байх нь. Аад нь. Бол 4 см байх нэ. B. Долгионы уртыг олоо гэсэн байна. Долгионы уртыг олохоос өмнө үе болон давтамж бусад бүх юмнуудыг бүгдээр ингэ олчихыг хэдүүлээ. Ямар үетэй хэлбэлзэж байгаа юм бэ гэвэл энэ дүрс маань ингэж яваад энэ нэг фаз энэс цаашаа өөрийгөө давтна энэ дүрс нь. Тэгвэл энэ нэг үе хугацааг илэрхийлнэ. Энэ хугацаа 0.4 секунд юм байна. Үе нь 0.4 секунд. Тэгвэл давтамж нь хэд байх вэ? Нэгийг хуваах нь t буюу нэгийг 0.4 туваа 10-ыг 4 туваа 2.5 герц байх нь байна. Ингээд бүгдээрээ долгионыхоо уртыг олж болж чинь долгионы урт гэдэг нь энэ хоёрын үр журээр илэрхийлэгдэнэ. Ингээд хурд нь 50 см/сек. Үржих нь хугацаа 0.4 секунд. Хураагдлаа 4-5-20 см урттай байх нэ долгионыхоо урт маань. 31 дугаар бодлого. Худаг руу чулууг унахад 3 секунд хугацааны дараа усанд хүрч сонсогдов. Агаарт дуу тарах хурд 330 м/сек бол худгийн гүнийг олоо. Худгийн нэг ийм гүнтэй энд ус байлаа гэж үзье. Яг энэ төвшөнд ус байгаа. Юу болох вэ гэвэл энэ чулуу эхлээд тодорхой хугацаанд доошоо унана. Ямар өндрөөс унах вэ гэвэл энэ өндрийг бүгдээрээ H1 гэж. H1 өндрийг тодорхой хугацаанд явна. Өөрийнхөө чөлөөт уналтынхаа хурдтгалаар чөлөөт уналтын хурдтгалаар яваад Т1 хугацааг зарцуулсан байлаа гэж бодъё. Дараа нь юу болох вэ гэвэл усанд туссны дараа уснаас гарсан тэр дуу авиа маань буцаагаад дээшээгээ явна. Энэ дуу авиа өөрийн гэсэн хурдтай VD гэж тэр түүнийг тэгвэл тэр дуу авиа маань энэ өөрийн гэсэн одоо 330 м/сек хурдаараа H1 өндрийг T2 хугацаанд туулсан байлаа гэж үзье. T1 дээр нэмэх нь T2 нь 3 секунд юм байна гэж ойлгож болох нь байна. T1-ийг хэрхэн яаж болох вэ гэвэл H1 өндрийг анхны хурдгүйгээр чөлөөт унаж туулсан ингэж олж болно. G 10-аар авах юм бол 2 туваагаад 5 T1-ийн квадрат болчихно. Дахиад H1-ийг хэрхэн яаж олж болох вэ гэвэл дуу түүнийг туулж байгаа гэд бодчих бүгдээрээ. Дууны хурдыг T2-оор үржүүлээд олчихно. Тэр нь 330-ыг үржих нь T2 ажээ. Энэ H1 энийг 2 дугаар тэгшгэлгүй 3 дугаар тэгштгэл 2 дугаар тэгштгэл нь 3 дугаар тэгшгэлтэйгээ тэнцүү байна энэ дэр. Тийм учраас 5 T1-ийн квадрат тэнцүү 330 T2 болох нь байна. T1-ийн квадрат 330-ыг бүгдээрээ 5 тувааж болно. Тэр нь 66 юм шиг байна. 66 T2-тэй тэнцэх нь байна. Энийг ашигланаа. Харин энийг 1-р тэгшгэлгүй 1-р тэгштгэл дээрээс T2-ыг илэрхийлье. T2 гэдэг бол 3-аас асах нь T1 байх нь. Үүнийг энэ тэгшгэлд орлуулнаа. Яаж орлуулах вэ гэсэн чинь T1-ийн квадрат хасах нь 66 3-аар үржүүл 8 198 66 нэмэх юм байна. 66 T1 тэнцүү. Дискриминантыг нь бол B квадратаас хасах нь 4AC B-ийн дээр 66 байна. 66-гийн квадрат хасах нь 4AC нэмэх 4-ийг үржих нь 198 болох нь эндээсээ гарах уу? 5148 гарч байгаа юм байна. T1 T2-ыг бол хасах 2B хасах 66 нэмэх хасах 5148-ийн язгуур нь шүү дээ. 71 75 юм байна. 71 75 71 цэг. Хуваах нь 2A. Хуваах нь 2 бол нэмэхийг нь авна бүгдээрээ. Хугацааны 71 75-аас 66 гасаад 2 болох юм бол ойролцоогоор 287 секунд гарах нь байна. Энэ дээрээс H1-ийг олгож байгаа бүгдээрээ. Ингээд болчихоогүй. За хаана бичвэл болох юм шиг байна. Хараадахыг. Тэрний хэсэг дээр H1 5T1-ийн квадрат гэсэн. H1 тэнцүү 5-ыг үржих нь 287-гийн квадрат H1 тэнцүү
Ойролцоогоор 41 метр гүн худаг байсан байх нэ. Сарсан багваахай 80 кГц давтамжтай авиа гаргана 32 дээр агаар дуу тарах урд 340 м/сек бол сарсан багваахан олж чадах шавжны хамгийн бага хэмжээ нь дуу авианы юугаар тодорхойлогдох вэ? Долгионы уртаа тодорхойлогдно. Долгионы уртаа бүгдээр яаж олж болох вэ? Ингэж олж болно. Эсвэл энийг энд хуваажуулна. Хурдыг давтамжид хуваагаад олчихно. Хурдыг нөхцөн байна 340, давтамж нь 80 кг гэж байгаа учраас 13 зэргээр яваа энэ хэд гардыг 425-ыг үржих нь 10-ын хасах 5 зэрэг метр юм байна. Арай гой бичээ. 425-ыг үржих нь 10-ын хасах 3 метр. 10-ын хасах 3 гэдэг бол мили. Тэр утгаараа 425 мм хэмжээтэй шавжийг тодорхойлж чаддаг байх нэ. Сүүлийн бодлого 33 20 Цс температуртай усаар тарах дууны хурд. За 20 Цс байхад хурд нь энийг 1470 м/сек байж 35 Цс температуртай усаар тарахад хурд нь 1560 байсан байна. Халуун усанд илүү хурдан тарах юм байна. За 450 Гц-тэй дуу авиа 35 Цс температуртай усны давхаргаас нэг юм давхарга зурчий. Эндээс 20 Цс температуртай усны давхаргаас шилжсэн гэвэл дуу авиа хурж ирээ шилжих юм байна. Тэр нэг түүнийг зуръя. Ингэж хурж ирээд ингэ шилжсэн гэж бодчих. Дуу авиа 35 Цс 20 Цс. Долгионы уртын өөрчлөлтийг олооч гэсэн байна. Дельта лямбда хэд байх вэ? Дельта лямбдаг яаж болох вэ? Дельта лямбда гэдэг бол лямбда 2-оос асах нь лямбда 1 гэсэн үг. Лямбда 1-ийг хэрхэн яаж олж болох вэ бүгдээрээ? Ингэж олж болно. Хурдыг юунд хуваах вэ? Давтамжинд нь хуваана. Тэр нь 1470-ыг цөмөөрөө 450 Гц-д хуваах нь. Энд дээр бас нэг зүйл хэлсэн давтамж тогтмол байна гэж үзсэн байна. Бидний одоо тооцооллыг улмал хөнгөрүүлээд явчлаа. Нөгөөх нь 1560-ыг 450-д хуваана. За ингээд бүгдээрээ дельта лямбдаг болъё. Лямбда 2-оос хасах нь лямбда 1. 1560 хасах нь 1470 хуваах нь 450 байх нэ. (0.2 метр долгионы уртын өөрчлөлтийг бий болгосон байна.